Манай глобализм хэцүү үеийн өөрчлөлтөөр холбоотой мэдээлэл олгож байна. 1992 оны 1 сарын 13-ний үндсэн хуулиар тогтож байна. 1999 оны 19 сарын 24-нд 2000 оны 19 сарын 4-нд 2019 оны 11 сарын 14-нд хос бүрдээд 3 удаа шинжилт хийсэн байна. 1999 оны 19 сарын 24-нд ямар өөрчлөлт болсон бэ гэхээр энэ үед хурлын дарга компьютер хийсэн байна. 2000 оны 12 сарын 4-ний өдөр ямар өөрчлөлт хийсэн бэ харцгаая. Энэ үед их хурлын дарга ийм шийдсэн байна. За 2019 оны 11 сарын 14-ний өөрчлөлт буюу жилийн өмнө өөрчлөлтээс маш их өөрчлөлт болсон. Хурдынхаар замд болсон. За сүүлийн өдрүүдэд шинжлэгдсэн 6 зүйлийн 2-ын талаар нэлээд олон манай хийж байгаа. Хүмүүсийн зураг бичлэгийг ярьж байгаа сэдвүүтэй холбогдуулаад манай үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг санаачлагч, их баригч Лундай Жанцсан гишүүн, Лундай Жанцсан улсын хурлын даргын анхлах зөвлөх Лундай Жанцсан үгэлнэ. За баярлалаа. Тэгэхээр энэ зунжинга нэлээд юм боллоо. Сонгуулийн үеэрч, араагаарч тэгээд энэ манай улс төрийн циклүүч дуустгүй. Манай хүмүүс бол их санаа зовж олон төрлийн одоо санаа бодол илэрхийлж байгаад бол бид хүндгэлтэй хандж байгаа. Гэлээ гэхдээ урмыг нь хугалахаар ууцыг нь хугал гэж үг байдаг. Бид манай энэ үндсэн хуулинд байгаа 7-8 заалт байна. Байгаль хамгаалах. Одоо орчинтойгоо холбоотой. Энэ заалтуудыг ингээд бид харьцуулаад судлаад үзэхэд гадаад орнуудын одоо ардчилсан гэгдэх орнуудын одоо үндсэн хуулиудад байгаа заалтаас илүү гарна гэхээс биш дутуу юм ерөөсөө алга байна. Одоо энийг нэн даруй яаралтай амжуулж тэр өмнө гарсан тэр их завхрал, дутагдал, гажуудлыг нэн даруй засах ёстой гэдэг дээр сая их хурлын дарга Зандын Шатар бол маш их тийм акцент өгж үг хэллээ шүү. Барайж чадаад байгаа байхгүй юу? Хурдан хугацаанд энийг засах ёстой. Гэхдээ хурдан хугацаанд засна гэдээ бас бид алдаж болохгүй. Ийм учраас энэ хэлэлцүүлгийг явуулж байна. Хэрвээ одоо ингээд тэрэн ч болохгүй, энэн ч болохгүй гэж ингээд ивэл дахиад хэдэн жилийн ажил болоод нөгөө алдаа завхрал чинь үргэлжлээд яваад авах байхгүй. Ийм ч учраас тэр бид бүхэн төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг одоо судлан үзэж нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай шинэ хууль гаргах ийм заалтыг бол их хурлын даргын захирамжаар өгсөн тогтворсонд даргуул ахалж байгаа. Энд Ганбаатар Дорж ханд энэ төр цөөр ороод ажиллах ёстой байна. Энэ одоо юугаа нэлээ өргөжүүлэх хэрэгтэй гэж бол одоо сая өнөөдөр бол харагдаж шít. Би бол чиглэл өгдөг хүн бол биш. Зүгээр одоо энэ хурал дээр гарсан зүйлүүдээ ийм зүйлүүд байгаа гэдгийг сая бол их хурлын дарга бол одоо надад хэлсэн гэдгийг бол хэлье гэж. Хоёрт нь бидний нэг өмнөх одоо их олон жил явж ирсэн дутагдал байгаа. Энэ бол улс төрийн намуудтай холбоотой. Ерөөсөө үе тэр энэ гэх юм байхгүй. Болохгүй, чадахгүй, хүсэхгүй байгаа юм а буруугийн үндсэн хуульдаа тогтдог. Ерөөсөө тэгээд болохгүй болоод ирэхээр бид үндсэн хуулиндаа нэмэлт өөрчлөлтийн тухай оруулж ирсэн. За зарим нь бол шинэ үндсэн хуулийн тухай ярьдаг. Энэ бол одоохондоо бүтэхгүй байгаамаа. Ийм учраас бид нэм даруй хийх ёстой ард түмний хүлээлт үүссэн Монгол улсын хөгжил, хувь тавилан заяатай холбоотой асуудлаар нь ихний өөрчлөлтүүдийг бол хийлээ. Одоо энийг харин зөв амжилуулах хэрэгтэй байна. Ийм ч учраас бол бид төрийн болон орон нутгийн өмчийн хуулийг нэн даруй өөрчлөх хэрэгтэй.
бүр одоо бүрдэн одоо өөрчилж одоо хугацаа цаг хугацаа ороод байна гэвэл тэр 4-4-т байгаа эзэмшүүлэх гэж үгийг хасах хэрэгтэй болоод байгаа байхгүй. Төрийн болон орон нутгийн өмчийг. За орон нутаг одоо засаг захиргааны хууль хэлэлцэж байгаа энэ үед орон нутгийн өмчийн тухай яриад байгаа. Тэгэхээр манай үндсэн хуулинд бол төрийн гэж байгаа болохоос биш тийм үү? Орон нутгийн өмч гэж байхгүй байгаа шүү. Тийм учраас төрийн орон нутагт өмч гэж одоо өөрчлөхөөгүй юу гэдэг асуудал хүртэл яригдана. Тэгэхээр энэ хуулиудыг бол нин даруй гаргана тавж ба. Тийм үү? Та нар бүр маш сайн оролцоод өгмөр байна. Төрийн одоо нийтийн хамааралтай буюу төрийн нийтийн өмчийн тухай хууль, төрийн одоо бусад өмчийн тухай асуудлыг бол ялгаж болно. Эсвэл одоо маш сайн боловсруулаад нэгтгэхэд одоо цоо шинээр гаргах ёстой болоод байна. За ашиг нотолын хууль, цөмийн хог хаягдлын тухай хууль гэдэг ингээд нийтдээ биш үү? Харахад 40 хэдэн хуулийн тухай ярьж байгаа бол цаанаа биш үү? Хэдэн зуун хуулийн тухай асуудал байгаа учраас бидэнд цаг алдах эрх алгаа гэдэг их хурлын дарга яриад шүү. Энэ дээр л одоо ач холбогдлоо өгөх баха гэж. Өнөөдөр ярьсан одоо хүмүүсийн ганц нэгийг стооц сэтгэлийн одоо хөдөлгөөнөр гэдэг юм уу, санаатай санаагүй гэдэг юм уу, цаг алдуулах гээд байгаа юм уу? Одоо би тэрийг ойлгохгүй. Ерөөсөө одоо тэр өнөөдөр бид Монгол орн цаашаага хөгжөөд одоо хурдтай алдаа дутагдлаа засаад явах тухай болохоос биш. Сэтгэлийн хөөрлөөр гэдэг юм уу, хэд одоо хувьсалчлах үг яриагаар тийм одоо большевик аргаар юм ярих цаг бишээ. Дэлхийн нийт ч одоо биднийг харж байгаа. Ийм учраас бидэнд бол одоо урагшаагаа хараад одоо алдаагаа давтахгүй энэ алдаа дутагдлыг нин даруй засаад үндсэн хуулийнхаа нэмэлт өөрчлөлт, үндсэн хуулийнхаа суур зарчим үзэл баримтлалын дагуу явах шаардлага байгаамаа гэдэг нь бол өнөөдөр харагдаж байна. Би бол хуучин намайг бол их хурлын гишүүн, их хурлын өмнөөс яриад гээд ингээд загнаад идэв. Би бол өнөөдөр энэ хуралдаанд оролцсон бас хүнийгээ хувьд бол ийм санаагаа бас хэлж яана гэдгийг хэлье. Ингээд нин даруй ажилдаа орцгоогоод одоо тодорхой бодиттой алдаа дутагдлуудыг засах, өмнө нь одоо гарч ирсэн гажуудлуудыг засах юм руугаа шуурхаа орё гэж ингэж хэлмээр байна. За баярлалаа.